За тэгээд юу нэ оюун чимэгч маань тоглолт болох гэж байгаа. Тэгээд энэ дэшин хэлэх манай тоглолтод бол хамтран зохион байгуулагчаар манай гүйцэтгэх музик стор оролцож байгаа. Тэгээд хамгийн гол нь би одоо нэг гоё зүйлийг ингэж ярих гэдэг. Тэр нь юу гэхлээр бидний үед ийм сайхан газар байсан бол тийм. Вау. Бид нөгөө продюсерт хөөгдөө орцноосоо хөөгдөөд үе хаагаа дуулаад ахгүй. Бидний үед гэж төгсөө өдөр бол тийм ярина л да. Тэгэнгүүт одоо та нарын үед бас продюсерт хөөгдөжсэн үү? Хөөгдөжсэн. Байсан тийм үү байсан уу? Би ч хүртэл хөөгдөжсэн. Продюсерт дуулна. Продюсерт дуулна. Гэхдээ бидний одоо бидний тэр одоо нэг тоглож исэн гитар байна шүү дээ. 35 төгрөгийн нэг тийм сүүлд нь 60 болсон тий. Хөөхөн тий. Сүүлд нь 60 гитар болсон. 35 гитар гэдэг. Тэгээд тэрийг бариад ингээд орцсон цуугаад нөгөө орцч аягүй гоё юм нөгөө цойролтой. Яста бактай. Амар гоё цойролтой доолж идэг. Тэгээд нөгөө янжид олон мөрмөч дуулна шүү дээ. Хоёр залуунаас бас. Таасхаар гэдэг ингээд тэгээд хөөх гарч ирээд ямар янз юм өстө өдөө орой очоод гитэ ор гээл. Өнөөдрийн энэ бичлэг дээр чинь оюун чимэгч юу байгаа штэ. Би бүр сайн дураараа Батуулд намайг дуудаж иж би ирж гитар тоглож байгаа штэ. Тэгээд тантай таны гитарыг бас энэ сонсч байсан гоё дуунуудынхаа гитарыг тоглоно гэдэг бас гоё штэ. Нэр нь тийм байхгүй. Нэрээ. За баярлалаа. Би тийш дурж байгаа. Тэгээд таны ард гитар тоглоно гэдэг чинь гоё. Надад бол гоё юм. Баярлалаа. Миний одоо ингээд бидний шин ингээд зүрх сэтгэлд ингээд хүүхд байх юм бүх юм ингээд үлддэж ш баа мэд. Хамгийн гэгээлэг тийм гоё дурсамжууд та нар ахгүй юу? Тийм шүү дээ. Одоо бид яг нэг үйлхэд өнөөдөр зүгээр нэгэн зүйлийг бүр тодорхойлоод сайн ингээд хэлэхэд бүх эднэрээр одоо Монголын рок попын одоо түүхэн хүмүүс те одоо таны одоо жижиг онжи. Жижиг онжи. Таны дээр бол одоо манай оюун чимэгч байна, андаа гэж байна тийм. Янжин дулам гэгч байна тийм. Дулам сүр. Тэгэхээр та нарыгаа сонсоод бид нэр хүмүүцсэн. Тэнгүүд одоо биднийг бас сонсоод дараагийн хүүхдүүд хүмүүцээ. Одоо бүр сүулдэ нөгөө бидний хоёрын үеийн хамтлагийг сонсоод өнөөгийн хүүхдүүд хүмүүжээ тийм. Тэгэд ингээд явна гэдэг урлаг өөрөө юм сайхан түүхтэй. Тэгээд альва юмны анхдагч байна гэдэг бол агуу ихчлэн нэг би бол яг нэг үлэхэд тийм цагаан атаархдаг юм бэ төгсөө. Яг гэхдээ тэр үеийн хөгжмийн зохиолч нар яагаад ганцхан оюун чимэгч рүү шуураад тэр олон гоё дуунуудаа өгсөн. Би одоо нөгөө оюун чимэгч чинь ээж нөгөө ихэн ариун сэтгэл те. Тэгээд нөгөө сүүн цагаан хорин мөргөл танго энэ гэдэг чимэд хоёр гээд мэддэг байсан болохоос биш өчнөө тэр олон дуунуудыг одоо чимэд төр зүгшин тэр тэнгэр зуудалтай өсгөөгүй сонсоодсэн таныг гэж юусэн мэддэггүй шүү дээ. Би мэднэ. Би ер нь тань тэгэхээр аюу гоё тэр үедээ үнээр тасалж явсан байна тий. Тасалж явсан учраас одоо тэр хүмүүс одоо гүйж ирээл танд дуугаа өгдөг гэсэн биз дээ. Ямар мундаг ягуу хүмүүс. Хангал багш юм аа. Мундаг дуугаа тий. Тий. Яа. Ихээр сэтгэл тий. Гэтэ би бас аюу азтай гэж боддөө шүү дээ. Тэр мундаг хүмүүс надад ингэ дуугаа авчираад дуулуулна гэдэг чинь баргийн үе баг олддоггүй. Хог тавилаа шүү дээ. Нэр. Тэр би бас ингэж боддгийн. Би Баян Монгол чуулга одоо доочноор орсон бас айгүй их надаа хувь нэмэр тий айгүй азтай хувь нэмэр байхгүй. Тэгээд Баян Монгол чуулгын дуучин болохоор чинь ерөөсө хитгэн ингээ хуруу дарам хитгэн дуучин. Тэгээд тэн дотроос ингээд яг ингэж сонгож нөгөө нэг ингэж хөгжмийн зохиолчд өөрсдийнхөө дууг өгдөг байсан. Тэгээд хангал ах бол ер нь надад дуугаа өгөх их дуртай хүн байсан. Тэгэл ерөөсө хамгийн гол нь их сонин. Тэд нар нөгөө нэг энэ одоо энэ дэр үеийн хөгжимч айгүй юм мэдрэмжтэй тийм байд юм билээ л дээ. Тэгээд надыг ингээд ажил дээр байж хаад за миний хувцас мс гэл ирээд тэгдэг байхгүй. Яах ч хаа гэлдэг юм. Удирдаач чи хэлээ чөлөө авцаа одоо хоёлоо кино үлдэр яв. Яах ч хаа гэсэн чи киноны миний хөв киноны дуулсан гэд. Тэрийг би нэг ч одоо сонсч үзээгүй байж байгаа. Тэг би ямар хөгжмөдөд болох юм гэж өөрийн төвийн амлаг очсон байгаа. Өөрийн төвийн амлагтад болно. Батлагаар ахад. Тий. Тэгээд манай нөгөө Капитан Баатар ах чинь шууд арын шүүх юм зү. Шууд сууж байгаа. Тэр одоо манай Капитан Баатар ах махын тэр чинь абсолютний тийм амар хүмүүс байсан. Ерөөсө шууд арын шүүх хийдэг. Тийм хүмүүс байсан байгаад идэв шүү. Тий. Тэгээд тэр галын урсгал гэдэг киноны дуу би яг тэр дөнгөж ингэ очоод би 2 удаа дуулаад. Тэгэл
шууд бичлэгэнд орсон шүү дээ их сонио. Тэгээд би айгүй ингээд эднэр яагаад намайг нэдэм бол доо гэж бод. Тэгээд нөгөө бас манай Баатар сөхөх шүү дээ нөгөө цэнхэр залууны зохиосон. Эцгэн зөв. Ажил дээр байжсэн чинь зааханд радио гэдгсэн байхгүй юу? Яг чаан гэдгсэн чинь аханд нэг хоёр дуу хичлээдэг. Би дуугаа сонсоогүй шүү дээ. Та ядаж над калорийн өгөөч гэдгсэн чинь зүгээр л очиод бичүүлгээ. Тэгээд авч явал хаяг цааж байгаа юм чи. Хаяг хчээс эдгээр аюу хайдаг гэсэн чинь тэр радиогийн манай хөгжмийн тий хөгжмийн найруулагч. Намуухан дуутай. Айгүй амар бүр ингээд хатуу мөртлөө зөөлөн мөртлөө хатуу гэдэг шиг. Тэгээд ингээд нэг хаяг шиг харахаар чичрээ салгалждаг. Тэгсэн чинь ерөөсөө шууд очиод надад 2 удаа Баатар сөхөж нэг гитараа ингээд гитараа бариад ингээд надад 2 удаа ингэж аялж өгвөл. За одоо энэ дугаар гэх. Тэгээ би үгийг хараад шууд ингээд ингэж харж байгаа л тэгэл би тэр дуугийн давлаад бичилцээ байхгүй. Тэгсэн чинь радиогийн алтан фондыг увсан чинь би зүгээр өөрийнхөө одоо дуунуудыг сэргээдэй гэж бодоод гэсэн чинь яг тэр 2 дуу тэгээд бас нэг өөр дуу энэ төр гараад ирсэн. Үгүй би энэ хийн гэж тааш тэгээд тэгэд нөгөө нэг юм мэдгүй ингээд нөгөө дуунууд бас аягүй хөөдөг. Тэг тэр үеийн хөгжим зохиолчд ингээд нөгөө нэг яг өөрсдөө нэг тийм мэдрэмжтэй байдаг юм байсан юм шиг байгаа. Ингээд энэ бол яг ингээд заагаад өгч шууд аавна гэх яг тэгж боддог. Тэгэл тийм галзуу мундаг галтай зөгтөө байсан учраас л одоо энэ олон сайхан дуунуудыг тэгээд сайхан өнөөдөр гүйц соёл музикийг хийж байгаа бүх үзэгчдтэй хамгийн гол нь амьд юм. Одоо сая хэллээ шүү дээ. Бүгдээрээ тэр абсолют нэлээд мундаг үзүүчдээс одоо төгсөө гейм бид шууд тоглохоор боллоо. Тийм одоо манай одоо энэ үеийн одоо 90-ад оны үеийн одоо манай энэ хоёр ч бол бас абсолютны байгаа. Одоо ингээд ирээд шууд өнөөс ямар танилцсан бэ гэж байгаа. Ингээд шууд тоглож байгаа байхгүй юу? За энэ дугаар бол ялчгүй гэж манд хамгаалагдсан ойлгомжтой. Тэгээ хамгийн гоё хэсэг бол ерөөсөө тэр тань руу мөж явсан дээр эстрадрын баян монголчуудын дуучин оюун чимэг гэж байгаа. За Юу лээ? Яла. Пасаа. Ямнер.
идэж уншисмүрэ боцсон энхийг мөрөд мөнхийг үр юросон эчин алю сэтгэл энхэндэлги хосгие танаалцтай жоохон доошлуулаад дууцаа. Яа гэвэл одоо орой болцсон. Зүгээр. Тий. Зүгээр гоё л шүү дээ чинь. Гоё юм. Гоё. Хор үний өөр анхан дууссан үний дээр хоолоо гэдэг шиг яг л байцлаа. Нэрээ энэ хамгийн гол нь таныг энэ төвд дуусаа зарим хүмүүс мэддэг шүү дээ. Тийм үү? Тийм. Одоо сүүлийн юу гэдэг те. Тийх байгаа. Одоо цаг үеэр ер нь бол гэхдээ яг оригинал хамгийн анх Монголын ард түмэн төрөсөн та гэдгийг ер нь мэдчих хэвээр. Яг дууссан он хэдэн он гэлээ. 80 Тандрын жоо гэдэг тийм баха би жоо гэдэг чинь 83 он тий. Тийм шүү дээ. Тандрын үеийн чинь 84 он байхгүй. Тэгээд бид нар чинь бацаан Яг багнаад би 84 он гэж бодож байгаа юм. Хангалах хамгийн гол нөгөө Тандрын үеийн гэдэг кинон дээр энэ миний их ярим сэтгэл гэдэг дууг оруулах гад манай гэрлээ уцтж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө хүүхд гаргацсан төрцөө нөгөө төрцөн байсан. Тэгсэн чинь хангалах яг манай гэрлээ уцтаад минийхөө ах нь одоо ингэ нэг хөгжмийн юу киноны хөгжим бичиж байгаа маа. Тэгээд энэ нэг ээжийн одоо аюу гоё хайрын тухай тийм кино байгаа. Тэгээд ах нь чиний дууг оруулж идэх үү гэд надаас зөвшөөрөл авсан шин. Би тэгс чи бүр аюу гайхаад хүчтэй ийм том хөгжмийн зохиолч надаас үе яна хангалаа та өөрөө л мэдэн штэ гэсэн чинь юу гэж эн чинь одоо дуулсан дуучнаасаа бас зөвшөөрөл авна штэ гэд. Тэгэхээр тэр үеийн нөгөө нэг тийм аюу мондөг юм соёл урлагийн том соёлтой гэсэн. Тэгээд юу нь харин соёлоос илүү болгоны аав шүү дээ тийм. Болгоны аав. Тэг болгон үргийн амт надад ойногч хоёлаа аавын дөгсөд гоё болгоно гэдэг чийс нэг амжиг болтой. За тэгээд мэдээж үйл музик дээр бол байн ер нь бол байн гэж зөвхөн оюун чимэг хичээх бүтээл гэлтгүй бид нар бүтээлийг байн төлөвлөж зүгээр сүүн цагаан хором гэдэг дуу яагаад дуулахаар өнөөдөр энэ дээрээ дуулъя гэж бодсон гэхлээр би энэ дууг дуулах эрхэм үргийг хүлээж авсан юм. Тийм үү. Би ихтэй дуу. Тэгээ анх бол их чинь сүүн цагаан хормыг болохоор гамболд гэдэг. Тэр гамболдтой тийм. Үгүй телевизийн дууж гэж бодсон дууч байсан. Гамбол гэж чинь Сүхбаатар тий. Тий Сүхбаатар. Тэгээ би болохоор яг анхны тэр бичлэгийг мэддэг байхгүй гоё тийм стрикстэй нэг дангаараа нэг хоороо тоглолцсон тийм. Тэгээд тэрний дараа болохоор хин Дашка залуу байсан тий. Бүрнэ хоёр дууссан. манай Дашка тийм үгүй шүү. тэгээд дууссан. Тэгээд энэ бол мөнгөд байгаа дуултаа юу тийм тэр нөгөө Дашка бүрнэ хоёр яагаад дуулсан гэхээр яг тэр үед нь би гадаад байсан байхгүй. Тэгээд нөгөө хоол намайг хайгаад олоогүй. Тэгээд нөгөө гамболт маань заа шиг ойно байхгүй юм чи би дуулахгүй гэд. Тэгээд бүр нэг хин хоёр дуулсан гэл. Тэгээд хоол дараа нь. Тэгээд ер нь бол миний партнер ингээд нөгөө одоо ингээд байхгүй болсон учраас тэгээд энэ ертөнцөөс байхгүй болсон учраас би тэгээд партнероо бас хүндэтгээд яг ч ингээд дуулахад аяг хэцүү болоод тэгээд сүүлдээ би бол шууд ингээд зөвшөөрсөн. Үгүй одоо ингээд өөр ингээд залуу дууч дуулгаа. Өөр хүмүүс дуулдаг. Энэ ч одоо бараг ардын дуу шиг ингээд хүмүүсийн дуртай дуулсан юм чинь ингээд. Тэгээд нөгөө анхаа хайлуу хоёр дуулаад дараа нь ингээд одоо ингээд бүр ингээд залуу хүмүүс хүртэл дуулж байгаа шүү дээ. Энэ чинь айгүй гоё. Тэгээд дээр ер нь ингээд гоё дуулж авах гоё идэв шүү. Үгүй тэгээд юу л дээ нөгөө би миний нэг чихэн дээр штэ.
Оюуны ихч яхад анх хүрсэн болох тэр. Ерөөсөө юу Үрцэн. бүр ингээд өөр хинч дуулсан нэг л хүрдгүй. Яг зөв үннийг л хэлчихэ. Янз олон дууч дуулсан л та. Тэгээ таны тэр одоо тэр гам болдсон шүү дээ. Тантай дуулсан. Тоо хоёр аюугаар дуулсан. Бүр одоо радиод байдаг үстэй. Байдаг. Хараад тэр бичлэгийг сонсоод тэрэндээ би зүгээр яасан. Хөгжим Ямар удаан дууссан тий. тий. Хатган дэлгээ. За энэ дууг явах гэдэг үү тий. Заавалж яа. Хатга дэлгээ сүмэдэж ивсэн Ахмад насны гоёнд сургаа хажуудын сууга инхри хайны амьдрал багтсан хайрын мишээ Чимирол шигсэн сүн цагаан хороо амраг хосын хайрын сүн цагаан хороо чимирол шигсэн сүн цагаан сэтгээ амраг хосын хайрын сүн цагаан Инэд байсан охори айтэн төрсөн жаргалын хөргөө идэж амттан алгасан анхны хайрын хормын өдөө Нүхтийн итгэл шигсэн сүн цагаан хороо амгүрийн инээ зовсон сүн цагаан хороо Нүхтийн итгэл шигсэн сүн цагаан сэтгээ амгүрийн инээ зовсон сүн цагаан Насара мартахгүй хормын өдөр Ахын дүүсийн инрэл чигсэн сүн цагаан сэтгээ Аз чарлыг үлэгдсэн сүн цагаан хороо Ахын дүүсийн инрэл чигсэн сүн цагаан сэтгээ Аз чарлыг үлэгдсэн сүн цагаан За гоё өгөө зээжтэй. Маш сайн байна. Тэгээд ер нь бол цааш нь ингээд цуврал гэлтгүү ер нь миний яг бодож байгаа сайхан зүйл маань ягаад тэгэхээр хамгийн сайхан орчиг бий болгоцсон байна. Тийм ээ. Тэрс ирээ сайхан шинэ уран бүтээлүүдээ бүтээний төлөвлөлүүлээд ард түмэндээ өргөхөд өнөөдөр яг нэг үлэхэд тоглолтоо хийж байгаа манай сайхан уран бүтээлч шинэ уран бүтээлч бүх уран бүтээлчд маань ирээд бүгдээрээ сайхан уран бүтээлээ төлөвлүүлээд цаашаа явах бүх юм билийн юм сайхан
Тийм байна. Бидний акустик Айгу гоё яваад. Дээрээс нь хамгийн гол нь яг ингээд дууллаа надад хамгийн гоё төрж байгаа зүйл нь юу гэхээр нөгөө лагер дээр их дуулсан нөхөрчээгээ нэг гоё яг л гоё үнэртэй драмад үнэртэй. Тэгээд энэ айгу гоё орчин гоё тэгээд Лагер дээр дуулсан нөхөр. би бас тэгтээ урд нь үзчихсэн. Энд яг та хэдийн бас нэг хийжсэн Би ингээд. одоо энэ дот. Тэгээд би ямар гоё юм бэ гэд харж байсан. Тэгтээ өстой гоё юм бэ. Биш одоо энэ гүйцэтгэлийн дүнэртэй би айгүй олон жил найзалж байгаа. Бүр энэ хажуугийн жижиг энэ Чукахын байранд байгаас нь л те. Тэгэл эхэлсэн. Энэ дүнэрч Тэгээд залуучуудаа маш их залуучуудаа. Гэхдээ үнэхээр ингээ уран бүтээлчдийг дэмжиж одоо ажиллаж байгаад үнэхээр талархал илэрхийлье. Тэгээд үнэхээр сайхан байлаа. Гоё цаг байлаа. Гоё. Би ч одоо ийшээ орж ирэхдээ гэртээ орж чимшиг орж ирдэ шүү. Нойл руу шууд тийш юм бүгдийг мэддэг орж ирээд ингээл тоглолт өгчтэй шүү. Ер нь зүгээр өнөөгийн хүүхдүүд гайхчих магадгүй л дээ. Бидний хувьд бол мөрөөдөл واخгүй. Бид нар яг нэг мөрөөдөл шүү дээ. Ийм байгаа. Нөгөө социализмын үед бараг л хамгийн их олон гадаад явсан хүүхдүүд нэг нь бий байсан шүү дээ. Тэгээд гадаад явчихсан шүү дээ. Тэгээд нөгөө тэр Москвад очиод гүм цүм тэг государственны энэ тийм дэлгүүр мэлгүүртэй сүүм мэдрээр ороод чинь тэнд чинь ийм гоё юм баг байдгүй байсан шүү дээ. Арбатад бид нар очиод нэг гоё газар Яста аюу цөөхөн бид юусэн. үнэхээр болон чамгийн сайхан Зүгээр одоо ингэ цаашаагаад чек Польш маш очсон ч гэсэн яг тэр 80-аад оны үед бол яг ийм гоё байдгүйсэн. За, Ийм шууд- гоё байдгүйсэн байхгүй. шууд нэг гас дуу явуучих. Ямар доо? Ямар ч дуу ээ. Ямар дуу вэ? Би ч явах. Ганц гоё дуу явуучих гоё. Алтан нарыг тоо. Тэрээ. Тэр чинь нэг хэмжээ аюу хэцүү. Тэгээд нэг юм нөгөө үлгэр мэд хөгжим орж болохоор аюу тийм юм гэдэг шүү. Алтан нарыг. За. Та дуулмаар юу би? Тий. Тийм, за. өөрөө дуухгүй хооны бол. Тийм. Та Сэтгэл хөдлөд байхгүй. 3 сая авчихаар нэг гоё дүү юм. Тэр юу байна? Ямар ч хөдөлж шүү бас. Таны өмнөдөлс. Ой юу янж явж байгаа ганц дуу болчих юм уу? Рахтрой нарсан тавиржаа таннэр гин бялзэн надад чууладлаа арзадонаас сарн шиг ятадаа орчлон хорвогийг зулайдын гэрэлтээ Жигэл зохадоломбо жигэлээ өлөн хөш ярагдан наран гарч иргэн арзадонаас сарн шиг тоятатат орчлон хорвогийн тэжнэгэн бүлэлнаа Гоё юм аа. Гэхдээ би бол над гайх янж явж дуудлагыг сонссон зөндөө сонссон. Йоо. Цаанаас нэг ингээд нэг астг юм байна. За гоё үнэхээр гоё байлаа. Йоо ийшээ сая баярлалаа нэг хоёрдугаар энэ бол дууссан гоё. бид нар бол ингээд би пунктсан үргэлж цаашгаа дандаа Ерөөсөн үдэгдэг шүү. Тийм үү? хин урлагч сонирхолтой хин хөгжим тогломоор байна хин тийм ээ гитар тогломоор байна хин дуулмаар байна тэр бол манай гүйцэтгэл музик стор бэлэн байж байгаа. Тэгээд хамгийн сайхан орчин бүрдүүлсэн байх шүү. Урлагч хүн гоё хүмүүс. Welcome л хийж штэ ийм гоё газар. Тийм үү? Маш их баярлалаа та нартай залуучууд Баярлалаа. 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 Яста гоё цаг байлаа.